Мишель Лотито. Бүхнийг идэгч хочид Мишель Лотито 1950 онд Франц улсад төрсөн бөгөөд жирийн хүний идэх боломжгүй итгэхэд бэрх зүйлийг иддэг байжээ. Лотито металл, шил, резин зэрэг материалуудыг иддэг бөгөөд 1959-оос 1997 оны хооронд 10 орчим тонн төмөр идэжээ. Үүнд 7 ширхэг зурагт 18 ундаг дугуй, 15 тэрэгэнцэр 2 ор, 1 авс зэрэг багтана. Мөн үгээр зогсохгүй Эвлийн цамхгийн булангаас идэж үтсэн ба түүний олон нийтэд танигдсан амжилт бол Cessna 150 онгоцыг 2 жилийн хугацаанд эзэн явдал юм. Шинжлэх ухаан түүний энэ юр усын чадварыг хүнсний бус зүйлээр цангах буюу бикацизм хэмээн нэгэн төрлийн эмгэг гэж үздэг. Лотитогийн ходоод гидсний хоолн жирийн хүнийхээс хэд дахин зузаанаас гадна ходоодны хүчил маш сайн байжээ. Тэрээр 2007 он зуурдаар нас барсан бөгөөд энэ нь түүний төмөр эзэнтэй огт холбоогүй гин. Вим Хоп. Мөсөн хүн хэмээн алдарсан Вим Хоп 1959 онд Нидерланд улсад мэндэлжээ. Тэрээр дисгэм гүйтнийг дисвэрлэх чадвараа онцгой хөгжүүлсэн нэгэн юм. Хүүхэд байх цагаасаа эхлэн тэрээр өөрийн нэрийг ямар нэгэн байдлаар түүхэнд мөнхлөхийг хүсдэг нэгэн байжээ. 2009 оноос эхлэн хүмүүс хардны усанд ордог тухай судалж эхэлсэн ба гэртээ хүйтэн шүршүүрт огтмол орж бэлтгэл хийж эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам усны температураа улам бүр багасгасаар чамгүй хүйтэн усанд удаан хугацаанд байх чадвартай болж Оросын холбооны улс руу явж чугчийн үндэсний хамтаар хардны усанд ордог болсон байна. Ингээд 2011 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод хөлдөө мөсөөр дүүргэсэн дорхонд дотор орж 1 цаг 52 минут 42 секундын турш дисвэртэйгээр сун Генсийн амжилтаа шинжилэн тогтоожээ. Тэрээр дэлхийн 26 рекордын эзэн юм. 2007 онд зөвхөн шорт гуталтайгаар Эверестийн оргил руу авиран 7200 метрийн өндөрт хүрч хөлний бэртэл гэмтлийн улмаас буцсан байна. 2009 онд Килиманжаро уулын оргилд 2 өдрийн дотор зөвхөн шорттой гарсан ба Финландын туйлын тойрогт хас 20 хэмийн хүүтэнд мөн шорттой 5 цаг 25 минутын турш марафонд гүйжээ. Тэрээр өөрийгөө хүн бүрийн дотор түгжигдмэл байдаг дасан зохицох нуугцлагдмал боломжийг нээн илрүүлсэн хүн гэж үздэг гин. Масутацу Ояма. Масутацу Ояма 1923 оны 7 сарын 27-нд Солонгос улсын Гими хотын Чолобукта мужид төрсөн. Тэрээр 9 настай байхдаа манжуур дэх үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг байжээ. Энэхүү үйл хөдлөх хөрөнгө дээр ажиллаж байсан мастер И дээр хятадын 18 гарын арга барилыг судалсан байна. 12 наснда Ояма Солонгост буцаж ирэн хичээлээ өргөжлүүлсэн ба 1936 онд хар үстэй болжээ. 1938 онд 15 настайд Японд очин цэргийн нисгэгчээр мэргэжсэн байна. Амьдралын хүнд нөхцөлд байсан ч залуу өр тулааны урлаг, жудо, боксийн сургуульд суралцсаар байжээ. Тэрээр каратегийн бүрэн контакттай Гёкушинка урсгалыг үүсгэн бий болгосон. Ояма жудогийн хар бус 4 дан, Гожури каратегийн хар бус 6 дан, Шотокан каратегийн хар бус 4 дан, Гёкушинка каратегийн хар бус 10 дантай гайхалтай чадварлаг тулаанч юм. Ояма Японд аштын нэг цохилт нэг үхэл зарчмыг баримтлан тулалдаг байв. Тэр 17 давхар хавтан 3-аас 4 тоосхыг гараараа ганцхан зохиод хугалдаг байжээ. Бухтай тулааныг 50 удаа явуулж 3 бухайг нүцгэн гараараа алж 49 бухан эврийг мөн л гараараа хуг зохиж байжээ. Тэр бар болон арслангуутай тулалдахыг хүсч байсан ч амьтдаа ингэж харгас хэрцгий хандахыг түүнд зөвшөөрөөгүй гин. Тим Критланд. Тамлалтын хаан хочод Тим 1963 оны 12 сарын 29-нд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод төржээ. Тим өвчнийг огт мэдэрдэггүй бөгөөд сургуульд байхдаа огтонч нүд завчилдаггүй гарлууга хадаас зон ямар ч халан хүүтнийг дисвэрлэж чаддагаараа ангийнхныгаа алмааруулдаг байсан аж. Одоо тэрээр замаараа Тамлалтын хаан тайзны нэртэйгээр олонний өмнө аимшигт үзүүлбэр үзүүлэх болжээ. Үзэгчдийн нүдэн дээр тийм хурц сэлэм, гал залгиж, хүзүү хацар гараа төмрөөр нэвт сүлбдэг ба хадаасан дээр хэвтэн дээгүүрээ машин гаргадаг байна. Заримдаа тэрээр олос залгаад тэрийгэ төмөр хавчаар болон мис заслын хутганы тусламжтайгаар тайзан дээр гаргаж ирдэг байна. Өөрийн энэ ич хідээ олон нийтэд таниулахдаа өөртөө хор хөнөөд учруулахгүй тулд анатомиг нарийн судалж эхэлсэн байна. Түүнийг өөрийнхөө өвдлийг хянах онцгой чадвартай гэдэг.
Тэр бусдаас өөр генетиктэй нэг юм биш. Энэ бол сурч мэдсэн супер хүч хэмээн үздэг байна. Садхуу Амар Бахарати. Садхуугийн гар хатаж хатангирсан байдалтайгаар хэдийн 40 гаруй жилийн нүрийг үзжээ. 1973 оноос хойш тэр нэг гараа огт ашиглаагүй гин. Тэр хатангиршиж гатсан гараа толгой дээрээ яг л Шива бурхны мөр мөргөн залбирч байгаа байдалтайгаар өргөсөн байдаг ажээ. Садхуу 1970 он хүртэл жирийн л хүн шиг аж төрж байв. Тэр ажилтай, эхнэр гэр бүлтэй, 3 хүүхэдтэй байлаа. Мөн энэтхийн амьдралын төвшнөр дундаж амжиргаатай гэр бүлийн тоонд багтаж 2 идэхгүй ч хоосон хонохгүй амьдардаг байв. Гэтэл нэг л өдөр тэр өөрийгөө гэр бүлдээч өөртөө ч биш зөвхөн бурханд харьяалагдаг болохыг ойлгожээ. Ингээд тэр энэтхээр хэрэн хийсч хэдэн жил даяанчсны дараа баруун гураа өргөн 40 жилийн турш буулгахгүй байхаар шийдсэн байна. Энэ үйлдэлээ тэрээр үйлдсэн нүглээг хүлээн зөвшөөрч дахин нэг л үйлдэхээс татгалзны тэмдэг болгосон хэмээн хүмүүс ярьцгаадаг ч зарим нэгэн түүнийг дэлхий дээр болж буй дайн толгойныг эсэргүүцэн гараа өргөсөн хэмээн ярьдаг ажээ. Ийхүү Садхуу Амар Бахарати 40 жилийн турш баруун гураа өргөж ашиглаагүйгээс болж гатаж гатангаршин үхэгдсэн байна. Франциско Доминго Жакин. Самбинзан хотын оршин суугч Доминго хэмээх залуухан эр нүүрнийхээ булчинг ашиглан хүмүүсийг шокомд оруулан зүйл хийдэг. Генсийн дээд амжилтын номон түүнийг дэлхийн хамгийн том амтай хүн хэмээн бүртгэжээ. Жирийн хүмүүсийн өмнөх хоолол багтааж чадах тэрхүү аман Доминго Кока-Колагийн лаз гэх мэтийг үлхэн хийчихнэ. Түүний амны хэмжээ барагцаагаар 17 см ажээ. Эмч нарын хэлснээр түүний ер бусын чадвар нь төрөлхийн бат бөх гавлын ясанд оршиж байгааг нь. Тиймээс түүнийг дөвшин хүн хэмээн нэрлэжээ. Жино Мартино. Жино Мартино Америкийн мэргэжлийн тулаанд жүжигчин бөгөөд төмөр саваа, бетонон блок, бейсболын зохиур гэх мэт төрөл бүрийн хатуу эзүүсийг толгоогоор нугалж хугалж чаддаг авьяастай нэгэн. Толгой руугаа элдв хатуу зүйлээр зохиж олон нийтэд үзүүлдгээрээ алдартай түүний толгой юугч дахиалгаж мөрөөлгөж хугалж хагалах чадвартай ээж. Тэрч бүхэл 5 метрийн өндрөөс унсан боулингийн бөмбөгч түүний толгой гэмтэж чадаагүй. Эмч нарын хэлснээр тэрээр байглаас айсан ер бусын хатуу гавлын ястай юм гин. Яков Цифрович. Жирийн захилгаанч Яков Цифрович бодит амьдрал дээрх бир опт болон хувирчээ. Анхны эхнэр нь түүнийг үхлийн хор өгч нойрсуулахыг оролдсон ч тэрээр азар амьд гарсан байна. Ийхүү бараг үхээд сэгснийхээ дараа Яков огт өөрөөр мэдрэгдэх болсон биеэ удирдах сурах хэрэгтэй болсон гэдэг. Яковыг орон дээрээ хөвтг гэхэд ямар нэгэн хүч түүнийг өргөж хөвтөө байрлалд оруулахгүй болгож байжээ. Яг л дондогмоо хүүхэлдэйн тэнцвэрийн механизм шиг. Тэр жирийн хүн шиг л ядарч унахыг хүссэн ч генет толгой дотор жичирхийлж бив мэт чимээ гарч гараараа нийдэрч дуугарч байгаа мэт ая сонсогдсон унтуулдаггүй болсон байна. Одоо тэрээр Минск хотод аж төрж байгаа бөгөөд 33 жилийн турш унтаагүй тэрбээр хэдийн 54 нас хүрсэн ч 35 хүрээгүй хүн шиг харагддаг гэн. Чан Ван Хэ. Вьетнамын иргэн Чан Ван Хэ 6.8 м урт үстэй. Гэвч харамсалтай нь тэр хизээч үүнийгээ Генсийн дээд амжилтын номонд бүртгүүлээгүй гин. Өдгөө 79 настай Хэ өмнөд Вьетнамын Кенжан хотод амьдардаг бөгөөд эмчилгээний ургамалтай холбоотой ажил хийдэг байжээ. Тэр маш энгийн боловч сонирхолтой шалтгааны улмаас 25 настайгаасаа үсээ ургуулж эхэлсэн гин. Тодорхойлбол тэрээр үсээ засуулах үедээ маш их өвдөлтийг мэдэрдэг болсноос үүдэлтэй ажээ. Тэр энэ гачиргалтай байдлынхаа талаар эмчэд хандаж үзүүлсэнгүй. Зүгээр л үсээ засуулахаа болж сүлжсээр бүдүүн олсон мэт харагдах болжээ. Мехмет Озүрек. Туркэр Мехмет Озүрекийн хамрыг Италийн нэгэн шоу нэвтрүүлгүүгээр хэмжиж үзэхэд 8.8 см байсан тул 2010 онд Генсийн дээд амжилтын номонд бүртгэжээ. Мехметийг хамрын арьсны элементүүдийн ургалтаар илэрдэг арьсны ховор өвчин буюу ренопимтэй хэмээн эмчнэр үзсэн байна. Учир нь түүний хамар аажмаар урталсаар байдаг аж. Тиймээс хизээ нэгэн цагт тэрээр өөрийнхөө тогтоосон энэхүү дээд амжилтыг өөрөө эвдэх магадлал хамгийн өндөртэй нэгэн болжээ. Joy Rolino. Joy Rolino харсан хинч түүнийг хаалх шиг гэж хэлэхгүй. Түүний өндөр 165 см,
Жин нь 68 кг байв. Гэхдээ тэр дэлхийн хамгийн хүчтэй хүний нэг гин. Тэрээр 1920 онд 1500 кг жин өргөснөөр ийм алдар нэрийг хүртсэн аж. Joy Rolino тамирчин, боксчин төдийгүй түүгэндэг анхны хүчтэн бөгөөд дайнд хүртэл оролцож байжээ. Тэр нэг хуруугаараа 290 кг жинтэй хүнд зүйлийг өргөж чаддаг. Хамгийн гачиргалтай нь тэрээр мах иддэггүй, арх тамхи хэргэлдэггүй байсан гэдэг. Joy Rolino 104 насалсан бөгөөд 100 гарсан хойноч зоосыг гараараа нугалдаг гайхалтай нэгэн байв. Joy 105 нас хүрэхээс 2 сарын өмнө машин дайруулж хорвоог орхисон юм. Дэлхийн хамгийн хүчрхэг хүн ийм золгүй хөхлөөр амиа алдаагүй бол хэд наслах байсныг хинч таашгүй билээ. Йондре Эрнандес Гарридо 37 настай Йондре Эрнандес Гарридо гарын 12 хуруутай учир 24 гэх очтой болжээ. Куб улсад амьдардаг тэрээр өөрийн илүү хуруугаараа маш их бахархдаг гин. Тэрээр жуулчдтай зураг даруулж мөнгө олдог байна. Carol Ann Yeager. Carol Ann Yeager бол дэлхийн хамгийн хүн жинтэй эмэгтэй ажээ. Yeager хамгийн ихдээ 1600 фунт буюу 727 кг жинд хүрч байсан гэх бөгөөд энэ нь баримтаар нотлогдоогүй юм. Харин албан ёсны их сурвалжаар тэр 170 см өндөртэй 544 кг жинтэй хэмээн бүртгэгдсэн байдаг. Carol хүүхэд байхасаа л их ховдог нэгэн байсан бөгөөд өөрийнх нь баталснаар аав ээжийнх нь хамгийн дотны найз түүнийг хүчрхийлснээс болж их иддэг болсон гин. Түүний булчин ийм их хэмжээний ачаалыг даахгүй учраас бүсгүй бие даан хөдөлж чадахгүй болсон байна. Хамгийн сонирхолтой нь Carol Yeager мис заслын бус аргаар буюу өөрөөрөө хамгийн их жин хайж чадсан анхны эмэгтэй юм. Тодорхойлбол тэр 3 сарын дотор мис заслын бус аргаар буюу хөдөлгөөн хоолоор 236 кг жин хасч чаджээ. Jill Price. Калифорни мужид амьдардаг 42 настай Jill Price гэх эмэгтэй амьдралдаа болсон бүх үйл явдлыг он сар цаг хугацааны зөрүүгүйгээр сандаг нэгэн. Энэ чадвар нь түүнийг 12 настай байхад нь илэрчээ. Тэр тухайн үе зурагтаар гарч байсан нэвтрүүлэг дэлхий дээр болсон үйл явдал зэрэг бүхий л нарийн ширийн зүйлсийг сандаг гин. Үүнийг мэдхийн тулд зүгээр л он сарыг нэрлэхтэл хангалттай бөгөөд тэр тань 7 хоногийн хэд өдөр байсан тэр өдөр юу болсон талаар төвгүйхэн хэлж өгч чадгажээ. Хүмүүс түүнийг байглаас айсан энэ авиас билэгт атаархдагч ийм супер доктор тимч таатай зүйл биш юм. Учир нь та амьдралдаа тохиолдсон хүндхэн өдрүүдийг дахин алган дээрээ тавьсан мэт тод санах болно гэсэн үг юм. Хүний амьдрал мартахыг хүсдэг зүйл бишгүй л тохиолддог билээ. Алекс Линке. Английн иргэн Алекс Линке 16 настайгаасаа өөрийгөө ховстож байгаа нэгэн. Тэрээр уламжлалт мэдээ алдуулах аргаас татгалзаж, үений хагалгаанд орох үедээ өөрийгөө ховстож байжээ. Хагалгааны 83 минутын турш ховст орогчийн бугыг мис заслын аргаар нээн самрын хэмжээтэй ургасан ясыг авч хайсан төдийгүй өвчтний шүрмсийг өөрчилсөн байна. Тэр хагалгаа хийгдэх явцад тэрээр эмч нарын ярьсан бүгдийг тэр бүхэл яс хөрөөдхийг сонсч байсан боловч өвчин огт мэдрээгүй гин. Өмнө нь мөн өөрийгөө ховстож эвэрхийгээ авахулсан төдийгүй хугарсан гартай төрсөн хүүгээ ховстон өвдөлтийг нь бууруулж байжээ. Ясиро Накамацу түүхэнд бичигдсэн 5 агуу зохион бүтээгчдийн нэг 85 настай энэ нэрийг Япон Томас Алва Эдисон хэмээн нэрлэдэг. Түүнийг Америкийн IBM компаниас 20 жилээр төрүүлж флоппи дискийг зохион бүтээсэн гэх бөгөөд бүтээлийнхээ тоогоор дээд амжилт тогтоож 3300 хүргэсэн билээ. Энэ гаж сэтгэлгээтэй Япон эрдэмтэн бүтээлээ туйруулах хвцтай их гүн ухаанч байдлаар ханддаг байна. Тодорхойлбол шинэ бүтээл бүрийнхээ төрөх явцыг тэрээр 5 үе шаттай авч үздэг. Нэг сэтгэлийн хүч. Жухам үүний ачаар хүн зохион бүтээгчийн хэцүү замлаар замдаг гин. 2 дугаар шат. Эрүүл бие. Дараа нь хичээл зүтгэл, суралцах чадвар. Түүнчлэн доктор Накамацгийн баталж буйгаар жинхэнэ зохион бүтээгч хүн бол техникийн болон нийгмийн шинжилгээ ухааныг хослуулдаг байх хэрэгтэй ажээ. Эцэст нь туршилт хийх чадвар болон мэдээж авиас ордог юм байна. Jonathan Lee Riches. Америкийн Кентукки мужийн холбооны хорих ангид хоригдож байгаа Jonathan Lee Riches захилгаан холбооны хэрэгсэл ашиглан ловер хийсэн хэрэгээр буруутгагдсан шийтгэгдэжээ. Түүгээр зорихгүй тэрбээр нэг хүн
төрөл бүрийн үндслээр Америкийн дүүргүүдийн шүүхэд зарга үүсгэсэн тоогоор дээд амжилт тогтоосон юм. 2006 оны ихэр Жонатан эхний мэдгдлээ шүүхэд гаргаж байсан бол дараагийн 7 жилийн хугацаанд нийт 2503 зарга үүсгэсэн байна. Ийхүү иргэний идэвхтэй байр суурийнхаа ачаар тэр Генсийн номонд бичигдсэн боловч өөртөө дэндүү ихтэй Жонатан уг номыг ч шүүхэд өгчээ. Харин 2012 он тэрээр рэпер Кенни Вест түүний эхнэр Ким Кардашиан нарыг алан хядлагын хэрэгээр буруутган шин зарга үүсгэж байсан юм. Амуу хажээ. Генсийн дээд амжилтын номонд өдгөө 80 настай Ираны иргэн Амуу хажээ 60 жил усан дороогүй амжилтаараа багтаж чадсан юм. Тэрээр энэ бүх он жилүүдэд нэг ч удаа шөвшүүр болон ваананд ороогүй бөгөөд ер нь бол ус руу огт ойртоогүй байна. Хажээ Ираны зүүн хэсэгт орших Парс мужийн дижах тосхны ойролцоо газар дор үүр ухан аж төрдөг юм байна. Гэхдээ өвөл нөхөнд дисхийн аргуу хүүтэн болох тул нутгийн оршин суугчдын хөгшин эр зориулан барьсан тоосхон байранд ордог байна. Тэрээр залуудаа усанд орхоо болохоор шийдсэн бөгөөд энэ нь түүний сэтгэлийн гүн шарах, гүн хямралаас үүдсэн гин. Одоо тэр уснаас айдаг төдөөгүй гараа угаах төдийд л өвчин тусч үхэн хэмээн итгэх болсон ажээ.